Социализмын үед бол нийгмийн үнэт зүйл бол хэрэгцээнийхээ хэрэгээр хэрэгэлдэг тийм их ижилхэн ойролцоо нэг төрлийн хүмүүс амьдардаг коммунизм гэж юм бол манай нийгмийн үнэт зүйл байсан байхгүй юу? Тэрэндээ итгэдэг байсан. Тэгээд тэр бол үгүй юм байна. Хүн болгон ижил байх ерөөсөн боломжгүй юм байна. Хүн болгон өөр байх хэрэгтэй юм байна. Биенээс өөр байх хэрэгтэй юм байна. Гэхдээ тэднийг нэгтгэдэг нэг юм байх хэрэгтэй юм байна. Гэдэг юм руу бид нар явчихж байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр яг нэгтгэдэг нэг юм бид нар энэ 30 жилд олохгүй байгаа байхгүй юу? Яг юу бид нар нэгтгэх? Яг эх орон гэд ингээд ярихтай зэрэг нэг тийм хийс уралчаад байдаг. Тэгээ яг юу нэгтгэх юм бэ чамаа гэхэлэр барьж авах юм байхгүй. Энэ нөхцөлд бидний үнэт зүйлийн дээд хэмжээр бол яг монголчуудын хувьд бол тусгаар тогтнол байхгүй юу? Энэ тусгаар тогтнолын чинь дорол тэр бидний яриад байгаа одоо хэл, соёл, уламжлал, ёс, түүх, мөнх гэдэг юм чинь энэ тусгаар тогтнол байхгүй, түүхч байхгүй, хэл соёлч байхгүй. Тэгээ өнөөдөр тусгаар улс гэж өөрийн төр улстай байгаа. Тэр их болог болсон тэр Чингисийн асуудал бол үнэт зүйлийн их том хэсэг нь болж байгаа байхгүй юу? Ягаад монголчуудад ийм их гол тулгуур үнэт зүйл нь болсон бэ гэвэл монголчуудын итгэл найдварын төлөөлөл нь байсан гэж одоо олж харж болно. Чингис хаан гэдэг нэр маш олон зүйлийг хэлж өгдөг. Чингис хаан бол бидний мэдэх дэлхийн түүхийг бүтээж өгсөн хүн юм. Чингис хааны байшин дагалдсан дээр тулгуурлаад дэлхийн түүхтэй танилцахад илүү хялбар байна. Энэ утгаараа өнөөгийн дэлхийн дахны байдал Чингис хааны байлдан дагуултын үр дүн гэж хэлж болно. Чингис хааны үйл амьдрал, үзэл санаа тэгээд түүний ертөнцийг бүтээн босгосон үйлсийн тухай ярихад бол нэг бодлын хэлбэрхэн мөртөө нэг бодлын биш хэцүү. Чингис хааны тухай ярина гэдэг дэлхийн түүхийг ярина гэсэн үг юм. Учир нь дэлхийд дээрх өнгөрсөн олон үйл явдал Чингис хаан болон түүний удирдлагын дор байсан монголчууд, түүнээс хойш үеийн монголчуудтай шууд холбоотой байдаг. Гэхдээ энэ хүн бол хөдсөн дэлгэмсэд морин дэл дээр сэлэм далаагаад энэ одоо дэлхийн талыг одоо нэгэн жолоонд оруулсан юм биш ээ. Энэ хүн бол оюунаараа, ухаанаараа, бэлгээрээ одоо тэгж оруулсан гэж би хувьдаа үздэг юм. Монгол улс өнөөдөр орчин үеийн хөгжлийнхаа шинэ гараан дээр ирээд байгаа. Энэ үед бид нар одоо түүхээсээ сургамж авах, агуу өвдөөсөө бахархах, тэдний үйл хэргийг үргэлжлүүлэх ийм цаг бол ирээд байгаа. Ийм учраас бид нар 13 дахь зууны үеийн Монголын эзэнт гүрэн мандж явах үеийн түүхээсээ бид нар маш сайн суралцах хэрэгтэй. Ялангуяа Чингис хааны тухай бид нар нэгдсэн нэг ойлголт, нэг үзэл бодолтой байх хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншлийг тээж байгаа гайхамшигтай ард түмний дотроос дэлхийн хүндрэлтний оюуны соёлд болон эдийн соёлд бүх удаа салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй одоо юу гэдэг хувь нэмэр оруулсан ийм хүний нэг бол яах аргагүй Чингис. Чингис хааны тухай дэлхийн одоо олон улсын эрдэмтэн тал талаас нь судлаад агуу их улс төрч түүнээ одоо төрж асах мэрэгэн бодлого нь өнөөдөр ч гэсэн дэлхийн нийтэд байр сууриа ижилсээр байна гэж их өндөр үнэлдэг. Чингисийн түүхийн ач холбогдол нь өнгөрсөн гэдэгтэй бол байгаа юм биш. Харин яг одоо ирээдүйд бидэнд тус болж чадах зүйл гэдэгт бол энэхүү Чингис хааны түүх нуус тавчааны ач холбогдол нь бол байгаа юм. Манай монголчууд бол Чингис хаанаа бүр мэддэг, Чингис хаанаа биширдэг, шүтдэг. Гэвч Чингис хаанаа бас мэддэггүй. Яагаад мэддэг вэ? Жинхэнэ Чингис хаан чухам ямар хүн бэ гэдгийг бид тэг сайн нягтлж бодоогүй. Өөрийнхөө үдэл төр очиж үжээгүй. Жинхэнэ хүн хайснаар л чигээд явдаг. Тэр Чингис хааныг бол бичиг үсэхгүй байсан мэтээр одоо бичдэг.
тэр худлаа Чингис хаан бараг бүх дэлхийг одоо өөрийнхөө оюун санаанд багтааж ядчихсан хүн хэдэн үсэг одоо тогтоогоод тэргээр мдээгүй байсан гэвэл Чингис хааныг бие цэцэн Чингис хаан тэнэг гэж хэлсэнтэй ижил юм. Бичиг үсгтэй байсан зарим одоо Америкийн төвөгч Эдвард бол Чингис хааныг бол Турк хүчтэй, Монгол хүчтэй, Хятад хүчтэй байсан гэдгийг баталж ütсэн байдаг. Зориуд гойвуулсан, зориудаар бол харлуулсан тийм түүхийг бол уншичаар бол байгаад тухайн үеийн Монголын нийгмийн талаар бол буруу ойлголттой бол болсныг бол энэ бүхэн бол харуулж бол байгаа юм л да. Тэгэхээр одоо манай зарим улсууд нэг өнгөрсөн нийгмийн муу хэлбэтэд үндэсний муу хэлээд байгаа юм. Тэгээд одоо социализм үед монголчууд Чингис хаанаа нэрлэхээс айдаг байлаа, бүх юм хоройтой байлаа энэ төр яриа. Чингис хааныг магтахыг, Чингис хааны бичиг хоригдсан нам улс төрийн нэгч бичиг баримт байхгүй. Энийг бол би бат олон домноор зориуд ойлгосоо гэж бодож байна. Одоо улс төрчид гадныхны дүлхээсээр ингээд тудлаа хэлдэг. Тэрийн манайхан ялангуяа намын харьяалт, зарим намын харьяалт улсууд ингээд Монгол үндэстний Чингис хаанаа тоохгүй үзэн яддаг байсан энэ төр гэсэн ийм муухай үзэл сурталыг дэлгэрүүлээд байна. Ард түмний энэ төлөөр доромжилж байгаа байхгүй чинь. Манай ард түмэн бол Чингис хаанаа муу хэлж яг тэгж яж явах тийм ард түмэн биш шүү дээ. Улс төрийн зорилгын үүднээс өөр холбоотон байхгүй учраас зөвлөлтийн эрдэмтдтэй шөргөөсөлдөхгүй байх үүднээс нэлээд даруухнаар тодорхой хэмжээгээр хязгаартай хийж исэн Чингис хаан нус төвшин тухай ярьж исэн болохоос биш. 20 тийм бол байгаагүй шүү дээ. Тэрний одоо жишээ бол Дамжирангуй ингээд орчуулаад төрийн шагнал авсан шүү дээ. Дамжирангуй энийг орчуулсны төлөө хөрвүүлсний төлөө төрийн шагнал өгсөн. За тэгэл Даш Цэдэнгуй, Гадамбуй, Цэрэн Содном, Самуябатар энэ төр гэл улсууд энэ нүгүршин бүр дагнсан судалгаа хийгээл номууд гаргаад төрийн шагнал аваад бүтэн ном гаргаад ингэж ирсэн байна. Шийтгдсэн улсууд дотор нуус төвчөө Чингис хааныг магтсан гэж тэг шалтгаан шийтгүүлсэн нэгч байхгүй. Төмөрцөргөө энэ төр бол өөрийнхөө нэр хүндийг дэвшлүүлээд ашигласан гэсэн нэг л тийм үг байна. Тэрийг л цэндгүүл хэлсэн болохоос биш. Бас цэдэн бол дарга энэ хэлээгүй шүү дээ. Тухайн үедээ бол маш түүхэн чухал бол үйл явдал байсан зүйлс бол он жил бол өнгөрхийн хэрээр бол аш холбогдсон төдийлөн чухал биштэл тооцогддог. Гэтэл эзэн Чингисийн түүх бол он жил бол өнгөрхийн тусам улмал чухал бол болж бол хувираад бол байдаг нэг онцлогтой. Яагаад гэвэл Чингис хааныг яг одоо Монгол ард түмний дотор, Монгол түүхийн дотор ямар одоо үүрэг гаргасан, ямар ярга гаргасан гэж үзэх хэрэгтэй. Тэр талаар харин их чухал хүн яриа байхгүй. Яагаад гэвэл Чингис хаан байсангүй бол дахиад нэг тийм том дараагууд тийм том хүн гарах юм уу бүүмэд. Гэхдээ тийм том хүн гарсангүй байвал Монгол улсыг байгуулаагүй байсан бол монголчуудад Китай тэр Ухаан тэр янз бүрийн хүнүүд ч юм уу янз бүрийн үндэстэй ажиллахаар одоо бараг одоо байгаач юм уу гүйч юм уу тийм ээ. Тийм учраас Чингис хааныг бол яг Монголын талаас үзэх бол яриа байхгүй маш чухал юм байна. Монголын түүхэнд одоо гарамга үйл хийсэн маш олон дайчин эрстэй эзэн хаадууд олон хүний тухай бичигдсэн байдаг. За монголчууд болохоор хуучин одоо төрт ёс. За 13 дугаар зууны түүхээр одоо эргэж дахиж одоо омгшиж бахархах ийм одоо цаг үе дахиж бол шинээр түүхээ сэргээх ийм одоо цаг үе бол 1990-ад оноос хойш бол дахиж одоо бий болсон. Чингис хаан яагаад тийм агуу хүн юм бэ? Яаж тийм агуу үйл хэргийг бүтээж чадсан юм бэ гэдг нь бол түүний багада унчирсан тэр маш их зовлон бэрхшээлийн дунд бүхнийг чадна, бүхнийг болгоно гэсэн тийм итгэл дүүрэн өөдрөг үзлээр жигүүлж байсны үндсэн дээр энэ их гавьяа байгуулсан гэж үзэж болно. Тэмүүжин бий болдор оохоо хүнийг татаж чадхаар ингэж хүмүүс өсөн өөлөхийн сургаалын дагуу. Ер нь хүмүүжил боловсролын өөр нэг
үе дамжсан, удам залгасан тусгай хүмүүжиж ирсэн. Өрх гэрийн хүмүүжил. Чингис хааны эцэг нь нас барсны дараа Овг аймаг дотроо эрх мэдэл булаацалдах явдал дэлгэрсэн. Тийм ч учраас Эсүгэ Баатрын удмынх нэг нь эзгүй газар орхиж нүүсэн. Тэд бодохдоо угсаа залгамжлахаа ууган хүү Тэмүүжнийг нь сул дорой нэгэн болно гэж бодсон байх л та. Гэтэл Тэмүүж нь сул дорой биш, харин ч өдөр чирэг эрүүл саруул ухаан төгс нэгэн болж өссөн. Тэмүүж гэдэг тэрхүү хүний хувьд надаас бүх зүйл бол хамаарна. Би бүхнийг бол өөрчилж чадна гэж бол үзэж тэмцэлсний үр дүнд тэр хүн бол нэгдүгээрт бол хайртай хүмүүсийг бол хамгаалж чадсан. Нэг аймгийн хүмүүсээ нэгтгэж болж чадсан. Төр засгаа байгуулж чадсан. Эргэн тойронд байгаа хүчирхэг гадаадын улс орнуудыг бүгдийг нь байлдан дагуулж үл чадлаа шүү дээ. Энэ бол ухаанд Тэмүүжний тэр одоо унган чанар багасаа их зовлон өгдөж ард түмэн дотор байсан. Ард түмэн дотор байсан. Энэ үгэн бол одоо Чанчуу момтой уулзаад ирэхдээ шилсэн байдаг шүү дээ. Тэгээ өөрөө бол маш энгийн хүн байсан. Дунд таазын хотуудыг эзлэхэд бол бусад язгууртнууд бол хамаг байдгаараа гоё Жалтманган чамгил зөөж орж яхад Чингис хаан зүгээр энгийн Монгол дээлтэй авж ороод хүмүүстэй элэгсэг дотн хандаад ингэж байсан. Чингис хаан өөрөө их мундаг агуу сэтгэгчээс гадна тухайн үедээ өөрөөсөө энд зэрэгцгээс өөрөөсөө илүү жилийн хамт олныг бүрдүүлж байснараа түүний бас нэг амжилтын үндэс гэж хэлж болно. Тэдгэр хүмүүс нь ёс суртахууны хувьд өндөр боловсрч эзэн хаандаа үнэнч зүтгэсэн юм. Дэлхийн түүхэнд ийм агуу төгтөг хүн ховор байдаг. Тэмүүж Чингис хааны өвдөлсөн давал юуган дээр тодгардаг хөөхлөр биш. Өөрийнхөө одоо төшмөд жанжидыг ямар одоо шалгуураар авч яана гэдэг дээр л тод харагдах шиг болдё. Энэ зарчмааны гэж зүгээр хөв хүнийхэн хувьд нөхдийн харьцаан дээр маш зарчимтай одоо хүнээ дусыг бол мартдаггүй дусын исэн хүнийг бол дусынх нь хариугаар ачийг хариулдаг одоо тиймэрхүү уламжил байсан учраас багдан найжилд нөхрөлсөн тэр олон хүмүүсээ ер нь мартаагүй их Монгол улс байгуулсныхаа дараа зарим нь одоо Төмтийн ноён, зарим нь Мянгатын ноён, Ач Гавьяагийн Монголын нуут төвчөнд бүр тодорхой дурдсан байгаа одоо. Хамгийн хүнд хэцүү үедээ тэр ах トゥ хамаатанд итгэх бус. Харин амьдралын хатуу хүнд үед таарсан үнэнч хүмүүс илүү найдвартай гэдгийг нь мэдэрсэн хүн юм. Тийм ч учраас өөрийг нь шархтуулж байсан хүнийг ч нөхрөө болгож өндөр албан тушаалд томилж байсан. Асар өндөр одоо чадамжтай тийм оюуны чадамжтай хүмүүсүүдийг цуглуулж орчин цагийн яриагаар бол баг болгоод тэр багийнхаа дүгнэлтийг өөрөөрөө дамжуулж гаргадаг ийм хүн байж тээ гэж Чингис хаан 10-ын тогтоонд оруулахдаа өрх хоолой үлдэн, өрх зэвсгээ үлдэн, тийм ээ. Өрх гараад явхад авгаан үүрэгтэй. Тэр нөхрийнхөө хязгаарт гараад явхад одоо ааруулгууд хоолхос бэлэн байлах одоо их засгаас өглөөсөн үүрэгт. Чингис хаан тухайн үедээ зэр зэвсгийн шинжилгэлүүдийг илүү боловсронгүй болгоход анхаарч байсан. Байлдан эзэлсэн орны зэв зэвсгээс нь суралцж байсан. Чингис хааныг төрж цагт дэлхийн олон орн дайн самтай байсан. Бүгдөө шашнаа дайн. Ухсаа үндэстнээ хорсол данлын дайн. Ус улсын ашиг хонжооны дайн. Ингээд ястон бүхэд ганцхан Монголын өндөрлөг тийм оттой тэнгэр орчиж олон улс барьсан биш үү гэсэн. Бүхэд дэлхийгээр дохоо үеийн одоо Ази, Европ, Африкийн хэсгээр бүр ингээд самун байж ирсэн үед. Дэлхийн ертөнц үнэхээр өвөж дайваж байсан үед Чингис хаан төрсөн байна л гэж би ингэж ойлгодог. Үнэхээр хэцүү үед төрсөн хүн юм байна. Тэр хэцүү үеэс сугарч гарч ирж тийм том улс гүрнийг байгуулна гэдэг бол хэр баргийн хүн ажил биш байна л гэж ямар ч байсан би бол баттай боддог. Чингис хаан бол байлдан дагуулж ясны хувьд бол дайн бол дайн ураад сүйтгэж байсан.
алж чадж байсан явдал ерөөсөө аливаа данд байдаг л үзэгдэл. Гэхдээ урд өмнөх байлдан дагуулагчдаас илүү их хэрэгс байсан үгүй бол худлаа. Чингис хаан бол харин илүү нэгүүлсэнгүй хүнлэг байсан. Урд өмнөх байлдан дагуулагчид бол өөрийнхөө сурталыг бол одоо шууд тулган хүлээлгэж байсан эзэлж байсан орнуудаа. Тэгвэл Чингис хаан өөрийнхөө шашин сурталыг бол тулгаагүй, тэр улсын шашин сурталыг бол хэвээр нь одоо хадгалах, тэрнийг үргэлжлүүлэн шүтэх бишрэхийг бол зөвшөөрч байсан. Чингис хаан шашин шүтлэхийг өндөрт өргөж хүнлэн дээдэлдэг хүн байсан. Тэрч байтугай үр хүүхдүүдтэй ямар шашин шүтгэхийг нь заагаагүй, харин ч шүтэх эс шүтэх эрхийг нь хүндэтгэж байсан юм а. Чингис хаан бол өхөл төрлийн шашинд адил тагш эрх болгосон. Шашнаар нь ажил бодлоор нь ялгарлан гадарх хатууцаар ирдэг. Монголын эзэнт гүрний ноёрхлыг мэдэрсэн ард түмэн Чингис хааны ачаар олон орны соёлын ялгаа, шашин шүтлэг, хэл ярианы ялгааг мэдэрч эхэлсэн юм. Улс үндэстэн доторх жижиг өрсөлдөөн илүү урт удаан жил үргэлжилдэг бол төв давнсан томоохон дайнууд богино хугацаанд л үргэлжилдэг. Дэлхийд дахины нэгэн адил Монголын талч ийм жижиг тулаануудад өрнөж байсан. Харин Чингис хаан тодорхой гарч Монголын тал нутагт амар амгалан тогтоогоод зогсоогүй. Дэлхийд дахинд их тайван амар амгалан авчирсан юм. Чингис хааны байлдан дагуулын үеэс л дэлхийн эмээх нэг ойлголт үүссэн. Тийм учраас дэлхийн түүх бол Монголоос эхэлдэг гэдэг нь ийм учиртай. Монголчуудад эзлэгдсэн газар бүхэнд л шударгаас тэгш ирэх үйлчилж, их тайван амар амгалан ноёлж эхэлсэн байдаг. Энтхийн ерөнхий сайд тасан чавхал нэр бол монголчууд Аз Европыг нэвт амнан урсч байлаа. Урд нь хинч тийм эзэнт гүрнийг байгуулж чадсангүй монголчуудын очисон газар бүхэнд хуучин гэдэг мэдсүүлж байлаа гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Чингис хааны байлдан дагуулын үеэс л дэлхийд даяараа дундад зууны гүн гүнзгий нойрноос сэрж боссон байдаг. 13 дугаар зуунд монголчууд 2 жарганы туршид 140 жилийн жилдвэл дэлхийд Монголын агуу их амар амгалан тогтоосон. Тэгээ Монголын амар амгалан шударгаас тэгш ирэхийг нэг л зүйлээс бид нар харж болно. Энэ бол Монгол Венецийн худалдааны гэр яваа. Энэ хүү гэрээнд юу гэж заасан байдаг вэ гэхээр Венец хүн эзэнт гүрний дунд чөлөөтэй худалдаа арилжаа хийж болно. Жинчид худалдаачид нэг л зүйлийн татвараас өөр зүйлийн татвар төлөх хэрэггүй. Хэрвээ жинчид хулгай тэрэнд өртсөн тохиолдолд Монголын тал бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн ийм заалт байдаг. Энэ заалтаас л монголчууд дэлхийд ямархуу агуу их эзэнт гүрнийг байгуулж чадсан, дэлхийд даяараа инх тайван амар амгалан шударгаас тэгш ирэхийг хэрэгжүүлж чадчихсан бай гэдгийг л харах бүрэн боломжтой. Энэ хоёрны үед бол Монгол бол жинхэнэ алтай аргамжийн бодлого явж эхэлсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд бол дэлхийн дахинараа одоо амар амгалан сэтгэл тэнүү тэгээд одоо хөгжил дэвшил. Энэ хугацаанд чинь тархаа орсуудыг нэгтгэж чадсан монголчууд тэр тархаа байсан хятадуудыг одоо нэгтгэхэд агуу хятад гүр нийгэмд бий болгож өгсөн. Ойрох дорнод харизм их хөгжил дэвшилд оруулсан. Монголчуудын ачаар анх удаага дорн дахины хятад улсыг хятадын соёл иргэншлийг баруун Европын соёл иргэншилтэй холбосон. Тэгэхээр бол Чингис хааныг бол агуу их галбаачл хамгийн анхны бол дэлхийд дахины галбаал эдийн засгийг бол байгуулсан хүн гэж үзэхээс бол өөр аргагүй. Энийг бол тэр их том одоо дэлхийг хамарсан үйл явдлыг зохион байгуулагч гэж үзэх ёстой. Энэ бол агуу их хүний чанар. Дэлхийн түүхэнд одоо мөрөө үлдээсэн гайхамшигтай одоо түүхэн үйл явдлуудыг төвөрсөн хүмүүсийг бол тэр тусмаа төр тэргүүлж исэн хүмүүсийг бол юугаар үнэлдэг вэ гэхээр бол хууль тогтоож чадсангүй юу. Тэр энэ дээр ясгүй энэ хэмжүүрээр аваад үзэх юм бол Чингис хаан яах ч аргагүй. Агуу их хүн юм. За нөгөө талаар ясгүй их эрдэмт том эрдэмтдээ Монгол судлаач эрдэмтдийн үзэж байгаагаар бол энэ Чингис хааны их засаг бол ерөөсөө бараг дэлхийн түүхэнд анх гарсан үндсэн хууль өөрөөр маш өргөн юутай цараатай ийм хууль гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Төр засгийн хувьд ч гэсэн ер нь хуулийг дээдэлдэг, хуулиар улс орноо засахын бодлого тогтоосон бол өнөөдөр ч гэсэн дэлхийд дахинд бол бас нэг үлгэр жишээ аммаар ийм нэг агуу талны муу гэж бодож байгаа.
Нэг засаглал доор нэгдэх гэдэг ойлголт Чингис хааны монголчуудад эхэлж үүссэн гэж боддог. Монголчууд зөвхөн дайн тулаан хийж алж хядаж байсан гэхээсээ илүү эзлэгдсэн улс орны хүн ардыг нь тэтгэж байсан гэж ойлгож болно. Хоол хөсгөө гадар нөгч будаа өгчөөлөө. Халдвар зөвсөн өвчин үүссэн тосгонд эмч өгүүлж байлаа. Өөрсдийн хаад ноёддоо дарлагдж байсан ядууст хоол хүнсээр туслах, эмнэлгийн тусламж үзүүлэх, албан татрын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэлхийн хүн ардыг тэтгэж байсан нь одоо үед тодорхой болсон. Тухайн үед би боддгийн ер нь монголчуудын тоо нэг 800 мянган сэтрэг болоо. Гэтэл бол Чингис хаан цэргийн хамгийн олондоо бол 120 мянга байсан. Хин зүрхэн газарт ноёрхлоод авдаг. Их газар ноёрхлоо. Тэр дэлхийг ноёрхно гэсэн. Яагаад бол бүх далайн тайвар гэж байгаагүй учраас энэ их газар хэн ноёрхлоод авдаг гэж анхаарал нь тавьж байна. Чингис хааны залгамжлагч нар Хятад, Солонгос орныг бүхэлд нь эзлээд их газар дээрх төдийгүй далай тэнгист ч ноёрхлоо тогтоож чадсан юм а. Далайн тээвэр харилцаа холбоог хөгжүүлэхэд монголчуудын оруулсан хувь нэмэр их байдаг. Одоо тэр Чингисийн байлдан дагуултын амжилт тэр тэсвэрлтийн нууцыг л ярих хэрэгтэй юм л да. Монголчууд ягаад өрөндийн соёл, өрөндийг эзэлчээд, дорныг эзэлчээд тэр соёлд нь ордгоо юм бол гэдэг нь бол үнэндээ одоо бидний тэр эрхэмлдэг оюуны эрх чөлөө гэдгээс одоо энэ өрөндийн соёл тийм ээ зүгээр нэг тийм жижиг тогтолцоо хайрцагтсан зүйл байна шүү дээ. Эсвэл хаттын соёл, дорны соёл гэдэг бол бас л нэг тийм илээд өндөр түвшингийн хайрцагтсан зүйл байна шүү. Харин бидний эрхэмлдэг тэр Монгол ухаан гэдэг бол тийм ээ нүүдэлчтэй энэ ухаан гэдэг бол энтэй зөвлөшгүй юм аа. Монголын ард монголчууд гэдэг бол өнөртний одоо угсаатны одоо дэлхийн хүндрэлтний бас одоо нэг бүрэлдэхүүн хэсэгт багтдаг бие даасан угсаатнуудын нэг шүү дээ. Тэгээд монголчууд бол нүүдэлчдийн одоо соёл иргэншлийг тээж яваа одоо тийм гайхамшигтай ард юм. Тэгээд ингээ соёл иргэншил гэдэг ингээ ярих юм бол манай нүүдлийн соёл иргэнш төв рүү тэмүүлэх биш. Суурин газар бол төв рүү тэмүүлж байгаа байхгүй. Бүгдөө хамтдаа юм хийдэг. Манай төвөөс цогтах хүч үзэлдэг. Нэг юм сони юм яаж гэлсэн. Эзэн Чингисийн үеэс бол бидэнд бол үлдэж бол хоцорсон нэг зүйл нь гэх юм бол энэ бол бусдаас ямар ч бол хамааралгүйгээр юм болгоныг бол даван туулах, дайсан болгоныг бол ялах, эцсийн далайг бол хүртэл газар нутгийг бол байлдан эзлэх тухай үзэл санаа шүү дээ. Чингисийн энэ үзэл санаа бол түүнийг амьдралын хамгийн хүнд үед бол бий болсон бол хамгийн зөв өөдрөг үзэл санаа. Хамгийн үнэт зүйл өгсөн үнэт зүйл бол Монголын тусгаар нөхцөл эрх чөлөөний мэдрэмж. Энэ бол одоо хэдийн сая доллараас илүү юм л да. Дорн зөвхөд дэлгэрсэн буу дайр галт зэвсгийг Чингис хаан европчуудад ойлгуулсан юм. Хэрв Монголын байлдан дагуулал болоогүй бол дэлхийн зэвсгийн хөгжил бүтэн 150 жилээр хойшлох байсан. Чингис хаанаас хойших монголчууд Чингис хаан хэмээх нэрийн дор дэлхийд дээрх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулсан юм. Монголын эзэнт гүрний мандан бадарч байх үед дэлхий 150 жил амар амгалан оршсон юм. Энэ утгаар дэлхийн дахина олон улсын харилцаа эрчимтэй хөгжөхөд их хэрхэн нөлөө үзүүлсэн юм. Бид нар бол хосгүй удирдагчтай байж. Энэ бол ингэж хэлээл одоо бусдын одоо ярихад илүүц. Үнэхээр дэлхийд хосгүй удирдагчтай байсан байна. Одоо бид цаашдаа Чингис хаантайгаа яаж хамт явах вэ гэдэг асуудал их чухал асуудал болж хувираад байна гэж би бол боддгийн. Өснөн олон 100 жилээр маш олон судлаачид эрдэмтэд уран бүтээлчид Чингис хааны үйл амьдралыг томьёолж гаргасан байх юм. За биднийг өнөөдөр дэлхийн давцуу хүлээж байна. Бид нар 21-р зуунд авиас чадвараараа, оюун ухаанаараа, Монгол ухаанаараа дэлхийг байлдан дагуулах ийм 2-р давлгаа ирсэн байна гэдгийг хэлэх нь бол зүйтэй байх. Ер нь бол Чингис хаан Монгол улс үндэстний байгуулсан одоо хамгийн агуу их эзэн хаан. Чингис хаан талигаач болсноос хойш одоо 800 жилийн турш монголчууд бас өвгдөөцсөн шүтэн биширдэн агуу хүний үжил санааг бас өвлөн жалгамжилсаар өнөөдөр гал голомт нь Монгол улс би төвөөрэн байж байгаа.
хэдийгээр одоо дэлхийн эзэнт гүрэн шиг 13 дугаар зуун шиг агуу их биш боллоо ч гэсэн одоо түүний энэ гуламт нутг нь Монгол улс хуваарь байж байгаа. Тэгэхээр бол Чингисийн төр засаг гэдэг бол Монголын газар нутаг дээр хамгийн их амьдрах чадвартай жинхэнэ монголчуудын төр засаг юм аа. Чингисийн төр засаг гэдэг бол 13 дугаар зууны үед бол ардчилсан шин чанартай цорын ганц улс байсан шүү дээ. Чингисийн төр засгаар бол бид дамжаад Монгол улс жинхэнэ эдийн засгийн хөгжил дэвшлийг шинжил ухааны дэвшлийг бий болгох боломжтой юм. Эмч учраас Чингис хааны түүх гэдэг бол миний хувьд бол 700 800 жилийн өмнөх хоцрогдсон, улирсан, баларсан зүйл биш. Энэ бол яг одоогийн үргэлжилжүүл байгаа түүх. Энэ бол монголчууд бидний ирээдүй юм гэж би бодлоо.